Эхэлсэн юм уу тий? Хаанч байсан жоохон манай монголчууд жоохон юм төрөмгийдэл зүүн байдал нь нэг тийм жоохон стресстэй болцсон юм уу даа гэж санагдсан. Польш болохоор маш олон уламжлалтын эмч нартай Монголд ороод эсвэл аль нэг хамт олондоо ороход чи хөгшинч бай залууч бай яг нэг хэм хэмжээнд яг харьцаж байгаа яг л одоо нэг үеийн юм шиг харьцаж байгаа нэг сонин санагдсан. Монголд ирэхээс яг 2 хоногийн өмнө манай 2 эмээгийн нэг маань тэнгэрийн оронд оцсон гэсэн мэдээг би авсан. Тэгээд за наваа төгс цатаа өгтөө мөнгөн зүйл гэдэг. Тэгээд 2021 онд нислэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд тухайн үед нийслэлийн тэргүүний 15 дугаар сургуульд яг 12 дугаар ангиад төгсөж хаавал дүүргээс шалгарсан байгаа. За тухайн үед нислэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд тэгээд тэтгэлэгт хамрагдсан гэдэг мэдээгүй явж ирсэн. Тэгээд тухайн үед шууд Facebook дээр зарлагдсан л да. Тэгээд энэ хүндээс хүмүүс явуулаа чи энэ ийм тэнцсэн байна. Би тухайн үед яг уншиж үзчихэд нэг бас ойлгоогүй нэг тэгсгэл хайцсан байсан. Тэгсэн чи айгүй том тэтгэлэг болж тараад тэг ялангуяа яг анх удаа зохион байгуулагч байгаа ийм том тэтгэлэгт яг анхны жилийн анхны эслэлт болоод ингээд хамрагдаад тэгээд Польш улсын Варшав хотод олон улсын харилцааны чиглэлээр суралцаад тэгээд хамгийн анхны дэлгээлтийн эзэнгээ төгсөөд ирсэн байгаа. Польш улсад мэргэжлэрээ сураад 3 жилийн хугацаанд сураад төгсөөд сая өнгөрсөн 109 сард ирсэн. Ерөнхийлөгчийн илгээлтгээд тэтгэлэгт хамрагдсанаараа миний хувьд бол маш том боломж байсан. Нэг талаас ингээд мэдлэгийг өвтлөхөөс гадна нөгөө талаас маш олон одоо соёлын өөр ялгааг суралцаж чадсан. За Польш улсад очиод Польш бол миний хамгийн анхны гадаад орн байсан л та. Тэр утгаараас өөр соёл, өөр хүмүүс, өөр туршлагыг хоригдлуулах бас нэгэн том туршлага болсон. Тэгээд хамгийн анх очиод мэдээж хэрэгтэй өөр хэл, царай зүс бас ингээд харж үзэж байгаагүй тийм хүмүүс, барилга гээд маш олон шинэ зүйлийг сурч бас харж авсан. За бэрхшээл гэвэл мэдээж хэрэг хэл, соёлын ялгаа, бас хүмүүсийн бас тухайн нийгэмд үнэлэх үнэлэмж, ёс суртахуун бас өөр байсныг бас очоод жоохон гайхаж бас суралцаж авсан. Тэгээ 3 жилийн дараа бол нэг мэтгэл өөрөө тэр соёлын нэг хэсэг болоод явж ирсэн. Эхлээд очоод анзаарсан юм гэх юм бол амар нэг тийм ил хул барилга байшингууд нэлийн хол одоо ингээ Азийн орнууд чинь нэлийн ийм бужигнасан ийм газар шүү дээ. Тэнгүүт Польшд, Европт очингууд ялангуяа Польш улсад нэг л ийм дэл хууль ингээл барилга нь нэлийн хол зайтай. Тэнгүүт ингээд 3 жил сурсны дараа энэ л яг ийм хот зохион байгуулалт, хот төлөвлөлт юм байна. Тэгээд ер нь Польш улс Европын улсууд нэлийн их бас ногоон одоо байгууламж, цэцэглэлт нэлийн ихтэй. Гэхдээ манай Монгол улс бол саяхан ингээд 1 тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлээ явж байгаа шүү дээ. Тэгээ миний хувьд бол бас нэг тийм амар харьцуулаад явах зүйл яахгүй. Манай орн ч гэсэн бас ингээд л бас хөгжөөд явж байгаа юм байна гэдгийг бас харсан л та. Бас хичээл хийхээс гадна өөр олон хоббитой тэр утгаараа K-pop бүжгийн сургалтанд явсан. Яг гоо тэнд явж байхад би бас Аз царайтай болохоор Европ хүмүүс их намайг сонирхон цаашаа их найз болох гэдэг сэтгэжсэн айгүй сонин санагдчихсан. Тэгээд өөр нийгмийн хувьд гэх юм бол илүү хөгшинч бай, залуу үеч бай хоорондоо их нээлттэй. Одоо аль нэг ажилд ороод эсвэл аль нэг хамт олондоо ороход чи хөгшинч бай, залууч бай яг нэг хэм хэмжээнд яг харьцаж байгаа. Яг л одоо нэг үеийн юм шиг харьцаж байгаа нэг сонин санагдсан. Тэгээд сүүлд бас Монголд ирээд бас монголчуудын хувьд бол арай нэг тийм
ер нь бол тий харилцаад яг ахмад хүнтэй харилцах, дүү хүнтэй харилцах шууд ингээд бас санаагаа илэрхийлэхэд бас хүлээж авах үнэлэмж нь өөр юм байна гэдэг бас хараад бас нэрээ юм билүү гэж бас бодож ирсэн. Тийм. Надад бол ер нь бол тэрэндээ басаад илүү ингээд сурцсан яг зүгээр л байдаг зүйл шиг болоод ирсэн байсан. Тэр нь ч бас нэг утгаар бас амар юм шиг санагдаг. Гэхдээ яг уу тий бас Монгол дээрээ хэдэн сар очлоо. Буцаад бас Монголынхоо бас нөгөө соёл хэм хэмжээр бас буцаад байгаа юм уу? Бас мэдэхгүй байна уу. Польшд очоод яг тийм амар хэцүү зүйл гэсэн зүйл бол байгаагүй. Хаанч авсан ер нь бол одоо шинэ өвдлөө гэхэд тий манай Польш болохоор маш олон уламжлалтын эмч нартай Монгол. Тэгэнгүүт ер нь тэдгээр хүмүүс одоо намайг танихгүй ч байсан, өөрний хүүхдийг танихгүй ч байсан хамаагүй ингээд асуухад хизээд ингээд зөвлөд өгдөг нь маш хамгийн гой санагдсан. Би энэ талаараа болохоор ер нь монгол хүнд л байдаг зан чанарын болоо да гэж бодсон. Тэгээ ямар ч үед монголчууд ер нь энийгээ их дэмждэг юм байна гэдгийг бас ойлгож авсан. Хандаа очиод мэдээж хэрэг жоохон гэрээс жоохон сонсон. Гэхдээ яг хоо тэр чинь ингээд байнга үргэлжлэх зүйл биш. Би нэг хэдэн жил сураал тэгээ буцаад Монголда ирнэ гэдгийг мэдчихсэн болохоор тэгээд басан зохицоод тэгээд хүрээд ирсэн байна. Илгээлтээр явсан хүүхдүүд тухайн сонгосон гадаад орндоо очиж суралцж байгаа. За тэгээд миний бодлоор манай тэтгэлгийн нэг онцлог нь болохоор бид нар сураад буцаж ирээ заавал 5 жил ажиллах ёстой. Тэр утгаараа одоо 5 жил ажиллана гэдэг сонгогдсон одоо дүүрэг аймагта ажиллах ёстой. Тийм ч учраас бид нарт одоо юу Монголда хийж болох вэ гэсэн ер нь бол байнга тийм санаа ингээд төрөөд явж байгаа юм шиг санагддаг. Жишээлбэл надад бол ингээд амар олон санаа төрөөд ингээд яг яаж хэрэгжүүлэх ер нь ингээд хинтээ холбогдох талаар ер нь их боддог байсан. Тэгсэн чинь суралцж байгаа болон төсөж ирсэн хүмүүсийн дунд эрдэм шинжилгээний хурал болсон. За энэ хурал нь болохоор тэр хүүхдүүд гадаад орон суралцж байхдаа бид нар Монголдо ирээд юуг хэрэгжүүлж болох вэ? Ямар нэгэн тийм шинэлэг санаа бүтээлээ нүү гэсэн одоо зөвлөлдөж биентэй хэлцэх зорилготой. Тэгээд түүнийг цаашаа тохирсон хүмүүстэйгээ одоо уулзаад яаж хэрэгжүүлж болох талаар ярилцсан. За тэгээ миний хувьд болохоор Польшд хамт суралцсан найзтайгаа тус тэмцээнд оролцоод 3 дугаар яриг эзэлсэн байгаа. За найзынхаа нэрийг бас хэлчихье. Ерөөлтийн цэвэлмаа гээд манай найз байгаа. Төслийн менежментээр сурдаг. Би болохоор өөрөө олон улсын харилцаагаар төгссөн. Тэгээ бид хоёр энэ тэмцээнд ингээд оролцохоор болоод ер нь бол хоёр талд мэргэжлийн хатгаа маш олон санаа төрсөлт. Манай найз болохоор ер нь бол computer science талдаа ер нь ийм application нэг тийм хөгжүүлэх талаар сонирхож байсан бол би болохоор ийм ямар нэг ийм өөрийнхөө ийм Монгол соёлын биет бус өвийг нэг ийм шингээсэн зүйлийг хийхийг бас хүссэн. Тэгээ бид хоёрын бас нэг ярьжсэн зүйл нь гэх юм бол суралцах хавцтай бас Монгол улстай ирээд нэг амар гайхсан зүйл юу байсан бэ гэхээр ингээд хаанч байсан жоохон манай монголчууд жоохон ийм төрөмгий ингээд жоохон ийм сэтгэл зүйн байдал нь нэг тийм жоохон стресстэй болцсон юм уу даа гэж санагдсан. Эсвэл өмнө нас болцсон биш байсан зөвхөн хүмүүст хүндээ дасцсан анзаарахгүй байсан байж магадгүй. Тэгээд би Польш улсад бас бүжгийн сургалтанд явж исэн гэсэндээ тэр шиг бас Монголоо ирээд бас сургалтанд явсан чинь жишээлбэл ингээд стрессээ болох үүднээс бүжгийн сургалтанд явсан чинь манай бүжгийн багш минь жоохон стресстэй бүжиг заах арга барил нь жоохон ийм зайгсан тийм байдалтай эсвэл тэнгуут би ч одоо жоохон гайхсан. Тэгээ бид хоёр ч бас манай найз бас үүнийг анзаарсан байсан. Тэгээ бид хоёр ингээд бодохдоо ер нь бол ингээд ийм нийгмийн сэтгэл зүйн байдлыг эрэг тал руу дэмжих, сайжруулах зүйл юу гэж болох вэ гэж бодож байгаад манай найзын талаас ийм аппликейшн хөгжүүлэх, миний талаас бас ийм соёлын биет бус өв, соёлоо ингээд бас шингээж чадах, тэгсэн мөртлөө бас энэ сэтгэл зүйд суурилсан энэ гурван зүйл ингээд уялдуулсан нэг тийм ямар шин зүйл байж болохыг гэж бодож байгаад сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих соёлын биет бус өвд суурилсан ийм дижитал платформыг хөгжүүлэе гэсэн санаа гаргасан. Тэгээд тус бүтээл одоо санаагаараа 3 дугаар байранд орсон байгаа. Хоёр бол ер нь өөрсдөө бас сэтгэлтэй байсан. Ер нь бол ингээд огт энэ гурван зүйл ингээ уялдаа холбоотой хэрэгжиж байгаагүй юм байна. Хоёулынх нь амар шинэлэг санаа байна гэд орсон. Тэгээ 3 дугаар байранд ороод бас
шагналаа хүлээж байгаа одоо сэт хоног байж байгаад тэгээд манай ерөнхийлөгчийн боловсролын зөвлөх маань тус санааг маань ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх бадан цэцэгт ингэж уламжилж өгөөд тэгээд бид хоёрын энэ санааг цаашид хөгжүүлэхээр одоо дэмжиж өгсөн байгаа. Тэгээд бид хоёр одоогийн байдлаар илгээлт 2001 зүгээр суралцж байгаа тус төсөл одоо санаанд байна. Өөрсдийн хувь нэмрийг оруулж чадах өөрсдийнхөө багийг бүтээгээд одоо ингээд зөвлөх нараас юм даалгавар авсан аппликейшн бий болох гээд ингээд явж байна. Альва улс оронд ер нь бол нийтлэг сэтгэл зүйн байдлыг эрэг талуу сайжруулах дэмжих хэд хэдэн аппликейшн байдаг. Тэгээд ерөнхийдөө судалгаанд үндэслэхэд тухайн энэ аппликейшнууд нь болохоор ер нь бол ихтэл 15 хоногийн дараа гэхэд 4% нь л тухайн аппликейшны одоо тогтмол хэрэгжилжсэн ийм судалгаа байсан. Тийм болохоор бид хоёр ер нь сэтгэл зүйн байдлыг ингээд сайжруулахад тус аппликейшны тогтмол хэрэглэхэд чухал нөлөөлөгчүүд бол яг өөрсдөө маань энэ соёлын биет бас өв буюу одоо Монгол ардын үлгэр, аман зохиол, хөөмийн ардын дуу бас энэ уламжлалт хөгжмийн юм сайхан аялгуунууд маань ингээд бүх ийм цогцороо нэг аппликейшн болсноор бас ийм нэг талаас ийм хүртээмжтэй хэрэглэхэд их наалттай тийм зүйл болж чадсан байна гэж бодсон. Тийм. Бас сүүлийн үед бас манай үеийнхэн бас ардын дуу аман зохиол маш сонсох дуртай болцсон байгаа л да. Жишээлбэл би одоо ингээд ажилласаа гэрээсээ ажиллаа явж байхдаа би ер нь бол тийм дуу хөгжмийг сонсохыг илүүд үзэн бас өөрсдийн манай үеч гэсэн бас тийм байгаа байх гэж бас найдаж байгаа. Одоогийн байдлаар бидний төлөвлөснөөр бол тус аппликейшн маань одоо юм бүртгүүлээд нэвтэрсэн хэрэглэгчид юу ч гэсэн эхлээд ямар ч хамаагүй дууг ингээ ороо сонсоод яг ямар үр дүн гарч байгааг эхлээд мэдэхгүй шнэ. Тийм болохоор эхлээд юу ч гэсэн нэвтрээд тэгээд тодорхой юм сэтгэл зүйн байдлыг тодорхойлох тест өгөх байгаа. За тэгээд тестийнхаа үр дүнээр цаанаас нь тус аппликейшнаас ингээд санал болгосон дуу жишээлбэл үлгэр тийм хөгжмийн аялгауг ямар зүйлийг санал болгож байна тухайн зүйлээ одоо мэдээж сонсох боломжтой эсвэл цаанаас нь магадгүй тус дуу хөгжмөдөө зориулсан видеог бас хамтдаа хүргэж болно гэсэн одоогийн ийм төлөвлөгөө байгаа. За миний хувьд хамгийн анхны элсэгч бас хамгийн анхны 6 төгсөгч яг анхны 5 гэдэг шиг анхны 6 байгаа байхгүй. Тэгээд тэр утгаараа бас нэлээд хэдэн хүүхэд бид хэд яг төгсөж очих бас төгсөж очих уу төгсөө шууд очих уу очиод яг хаана ажиллах вэ гэсэн нэлээд асуултуудаас надад ирж байгаа л та. Тэгээ юуны өмнө тухайн хүүхдүүдэд хандаж хэлэхэд бидний энэ нэг талаас яг гэрээний үүрэг гэж үзэхгүйгээр бид нар яг тухайн харьяа газартаа нэгэн тал өсөж төрсөн бас тэр газраас тэр сургуулиасаа суралцаад энэ том тэтгэлэгт хамрагдсан энэ том одоо ач буянг тий зөвөр үүрэг гэхээс илүү бидний одоо угаасаа л ийм сайхан зүйлийг ингэж хариулъя да гэсэн ийм гоё эрэг талаас хараасаа тэгээд бас тухайн суралцж байгаа хавцандаа бас бид нар юу хэрэгжүүлж болох вэ гэсэн шинэлэг санаануудыг бас энэ ерөнхийлөгчийн хамгийн газар болон бас хүмүүс үнэхээр дэмжиж чаддсан байна гэдэг би үнэхээр харсан. Тийм учраас сөрөг талаас жоохон ингэж яанаа гэж санаа зовхгүйгээр үнэхээр их орондоо ирээд тэгээд тухайн төгссөн одоо аймаг дүүрийнхаа засаг даргатаа уулзаад өөрийнхөө төгссөн мэргэжил тиймэрхүү тодорхойлолтоо хэлээд үнэхээр ажилласаа гэж хүсэж байна. Тийм. Миний мэдхийн пашнаас бол яг 6 төгсөж ирсэн. Пашн бол анхны 6. Тэгээд дахиад бол хэд хэдэн улсаас жишээ нь энэтхгээс 2 хүүхэд бас байгаа гэсэн. Тэгээд манай найзтай хувьд гэх юм бол бас тодорхой мэргэжлийнхаа дагуу газруудаа бол ажиллаа явж байгаа. Жишээлх юм бол манай 6-гийн 2 нь хот болон үр хангаа төгссөн. Тэгээд тухайн төрж ирсэн нутгатаа тэгээ ажиллахаар бас аймаг руугаа бас яваад ажиллаж байгаа. Миний хувьд гэх юм бол олон улсын харилцаагаар төгссөн. Тэгээд юу ч гэсэн олон улсын харилцааны хамгийн том байгууллагч одоо гадаад харилцааны яам. Тэгээд төгсөж ирсэн хүнийхээ хувьд тухайн тэр том байгууллагаас бас ийм том байгууллага Монгол улсын арыг дааж явдаг энэ том газрын хувьд ямар арга хэмжээ, ямар зүйлс үйл ажиллагаа явагдсан бэ гэсэн миний хувьд маш сонин бас
түүнээс маш их суралцахыг хүссэн учраас одоогоор бол гадаад харилцааны яамд дадлгажигч хийж байгаа. Бас өнгөрсөн 100%-ны хувьдаас ирж тус байгууллагт дадлага хийсэн Европын газарт одоогоор бол Азийн газарт дадлага хийж байгаа. Тэгээд бас энэ завшааныг ашиглаад энэхүү боломжоор хангасан гадаад харилцааны яамны хамт олонд баярлалаа гэж хэлье. Тийм. Саяхан нөгөө нэг илгээлт 2100-ийн 5 дугаар ээлжний хүүхдүүд ерөнхийлөгчөөс цахаа даалгавар гардаж авсан. Тэгээ миний хувьд бас тухайн дүү нартай өөрийнхөө туршлагыг бас хүргэж хуваалцах үүднээс бас ихтгэл тавьсан байгаа. Тэгээд яг тэр өдөр яг л нэг тийм 5 жилийн өмнө 4 жилийн өмнө би яг тэр төрийн ордонд цахаа даалгавраа гардаж авч яхад яг мэдэрсэн мэдрэмжээ яг тухайн тайзан дээрээс мэдэрсэн л дээ ихтгэл тавьж байхдаа тэгээд энэ цаг хугацаа гэдэг чинь ямар хурдан юм бэ? Би энэ хугацаанд Монгол сурсан бол бас ямар явах байсан бол гэхдээ яг тухайн тэр бодлыг бодоод Польшд сурсан бас цаг хугацаа бодоод үзэхэд энэ хөтөлбөрийг сонгоод сурсан байна. Үнэхээр том зүйл байсан байна. Үнэхээр амьдралдаа ёстой ямар азар би яаштэй тэгэж бэлдээд энэ тэтгэлэгт хамрагдаа вэ гэсэн үнэхээр өөрөөр бахархсан нэг зүйл байсан. Польш руу бол Польшийг сонгоод 12 хүүхэд яг тухайн жил натаа хамт явсан. Тэгээд нэг бас гой зүйл нь гэх юм бол тухайн улстай хамт явсан энэ илгээлтийн хүүхдүүд гэдэг чинь бас ингээд нэг багц болоод үнэхээр явд юм бэлээ. Тэгээд энэ олон жилийн хугацаанд бас ийм амьдралын найзтай болсон гэдгээ бас хэлэхэд үнэхээр гоё байна. Манай 12 яваад 6 нугасаа яг 3 жилээр сураад 4 жилээр сурах хүүхдүүд тийм. Тэгээд нөгөө 4 маань одоо энэ жил төгсөж ирнэ. Тийм. Би бас нэг юм хэлж болох уу? Жоо хоёрын чанартай. Ингээд тухайн Польш улсад намайг сурч явах явцад дэмжиж бас үргэлж урам харилж исэн гэр бүлтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд тухайн тэтгэлэгт анх хамрагтаад яг өөрөө мичээсэн чинь оройн ингээл манай бүх хамаатнууд залгаал 2 имэмэн залгаал усны цанаас маргааш явлаа юу гэж вээлаал тэгжсэн л та. Тэгээд Польшид сураад яг төгсөж ирэхээс яг нислэгийн тезээ аваад яг Монголд ирэхээс яг 2 хоногийн өмнө манай 2 эмээгийн нэг маань Тэнгэрийн оронд оцсон гэсэн мэдээг би авсан. Тэгээд мен яг харч чадаагүй болохоор би бас жоохон үнэхтэй байсан л да. Тэгээ манай тэр эмээ яг үнийг маань харч чадаагүй ч гэсэн бас начиг бас олон хүүхдэд бас ийм зүйл тохиолдсон байж магадгүй. Жишээлбэл бас наваа сурж байгаа хавцад 12 найз минь одоо 2-3-ын нас эмээ өвөн нас гарч исэн. Тэгээд бас өөр илгээлтийн хүүхдүүд гэдгээс гадна бас өөр гадаад суралцдаг хүүхдүүдэд ийм зүйл тохиолдсон ч гэлээ. Та бүхнийг яг ийм том тэтгэлэгт сураад, ийм том амжилт үзүүлээд их орондоо ингэж эрдэм өвөрлөж ирж чадна гэдгийг чинь үнэхээр харж чадсан шүү. Өвөө эмээ аав ээж чинь тийм болохоор бас бити гуниглаарай гэж хэрвээ тийм зүйл тохиолдсон бол бас хэлмээр байна. Saçı bitsin.